болно дөө гэдэг нэг юм амар амгалан бодогддог үе бол өдөр болгон байгаагүй шүү дээ. Мэдээж тийм хэцүү өдрүүд бол зөндөл гэсэн. Гэхдээ тэрийг одоо яаж давж исэн гэхээр одоо ээжийн сайхан үг болно доо золоо минь цаг хугацаа штэ гэдэг нэг үг байна. Тэр айгуу гоё үг. Бас нэг миний л анзаарснаар би ээж болсон ээж болохоор угаасаа л ядаргүй. Мэдээж угаасаа үнэхээр жинхнээсээ ядардаг. Үнэхээр жинхнээсээ хэцүү байдаг. Тэр бол үнэн. Гэхдээ туйлшрахгүй л байхыг нэг бид нар чинь одоо нэг юу бодно тэрлүүгээ нэг талын тарих маань ингээл юу бодоод байна, юу хүсээд мөрөөдөд байна тий. Тэгэнгүүт тийшээ л ажиллаад төвлөрөөд ажиллаад шүү дээ тий. Тэгэнгүүт тэрлүүгээ л аль болох төвлөрүүлэхгүй. Зарим ээжүүдэд болон зарим үед нэрээ унтаач зав. Амруугаач юм идэх зав олддгүй байдаг. Тэр тэгтээ жоохон цаг хугацаа. Тэрийгэ эндээ л гэл нөгөө тархиа удирдаад авахгүйгээр жоохон л гэл ингээ хөнгөн даваад энэ ингээ сайхан энэ зурал ингэж байгаа тэгэл өнгөрч ингээд энэ хэцүү үе маань ч гэсэн эргээ бодохоор нэрээ хэцүү байсан шүү. Энийг би давч чадсан шүү гэдэг өөрөөрөө бахархал ээжүүдэд гоё байдаг шүү дээ. Тэгэхээр жоохон л хугацаа. Ерөөсөө л миний л зүгээр бодлоор бол Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нимгэн живх Baby Lab.